Энэхүү банкир 2016 сагсан бөмбөгийн аврах шалгаруулах тэмцээн спортын төв арданд амжилттай зохион байгуулагдсан өндөрлөлөө. Тус тэмцээнд 13 банкны баг тамирчид оролцсноос эмэгтэй алтан медалийг Төрийн банк хүртсэн бол мөнгөн медалийг Чингис хаан банк, хүрэл медалийг Худалдан хөгжлийн банк тус эзэллээ. Эрэгтэй алтан медалийг Монгол банкны баг тамирчид, мөнгөн медалийг Голомт банкны баг тамирчид, хүрэл медалийг Улаанбаатар хотын банкны баг тамирчид тус эзэллээ. Тэгвэл шагналт 4-р байрыг Төрийн банкны баг тамирчид эзэлсэн байна. Банкир 2016 тэмцээний шилжин явах цомын эздэр эмэгтэй алтан медаль, эрэгтэй шагналт 4-р байр эзэлсэн амжилтаар Төрийн банкны баг тамирчид шалгарч шилжин явах цомын эзэд боллоо. Мөн банкир 2016 сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай оролцсон нийт баг тамирчидаа энэ үеэр амжилт хүслээ.